Энэ удаагийн бичлэгээр миний одоо нэг ийм бичлэг байгаа штэ. Энүүгээр татах болохгүй байгаа байхгүй юу? Би тэгээд одоо та нарт хийх болдгийг мэдүүлэх чинь. Chrome руу ороод тэгээд download plugins тэгээд latest Android гэдэг байгаа ингэж хайчаад тэгээд энэ хидрогийн Xcode татна. Руу авсан бол энэ дээр дарчихна. Татвар байсан бол таталт руугаа ороод энэ дээр дараа татчихна. Тэр Roblox руугаа ороод copy K авах дээр тарчаад тэгээд одоо нэг зураас байгаа шүү дээ. Энэ дээр наах дээр дарна. Одоо 10 секунд хүлээн. Одоо ингээд цагаараа дэвлж жоохон хүлээж жагаад гараад ирнэ. Тэгээд энэ дээр нэг skip дээр дарна шүү. Дээр нэг skip зураг. Тэгээд дахиад 10 секунд хүлээн. Тэгээд get plugins дээр дарна. Дахиад 10 секунд хүлээн. Одоо дахиад хүлээн. Урдаан K авах юм бол get plugins дахиад дээр skip. Дахиад get plugins дээр дарахаар та үр автна. Энэ тэгээд энэ шоорн Roblox руу та орох ёстой. Тэгээд та Roblox руу орно. Одоо Roblox руу орж ийн. За Roblox руугаа орж ирж байна. Одоо ингээд Roblox маань гарч ирж байна. Тэгэхэд энэ дээр Azure гэж бичнэ. Одоо бичсэн бол одоо энэ дээр дарна Xcode дээр. Одоо уншиж ийн хак маань. Хакаа оруулж яхад ингэж гацах бол энгийн тохиолдол.
одоо бараг 5 минут юм уу 1 2 3 минут байна. Би орохоор хак маань ороод ирсэн байна. Тэгээд энэ дээр fruit дээр collect fruit ингээд хийж болно. Би сая магма олчлоо. Да магма fruit олцсон. Нэг надад fruit байна. Тэгээд хүссэн юм хийлгэж болно. Одоо ингээ PVP хийж мийгээд сяавин хийж болно. Тэгээд янз янзын юм хийж болно шүү. Та тэгээд өөрөө ингэж ингэж юмудаа хийгээрэй. Level авт farm авт катакури бом farm гэд хүссэн farm хийлгээрэй. Сявинтас хийлгэж болно шүү. За энэ удаагийн бичлэгийг ингээд дуусгая та. Эва зэрэг